За өнөөдөр Монгол Улсын их сургуулийн номын санд өөрийнхөө номыг хандуулж байна. Одоо ер нь өнөөдөр ингээд Монгол Улсад соёлын өдрүүд эхэлсэн явж байгаа. Дээрээс нь хөөгч сурвалжтын хичээлийн шинжил эхэлсэн байна. Энэтэй холбогдуулж одоо бүтэц зүйлдөө ном болон жирийн үйлдвэрлэлийн хөгжлийн талаар бичсэн номоо одоо Мосын их сургуулийн одоо номын санд хандуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн талаар гарсан баялаг хөтөөч 2 ном бол энэ оюутан сурагчдад тэр байтугай магистр, докторийн одоо судалгааны ажлууд бол маш хэрэгтэй. Одоо би яагаад энийг хэрэгтэй гэж бол би өөрөө ингээд докторийн зэрэг хамгаалахаа явж байхдаа бол маш энэ жижиг үйлдвэрлэлийн талаар бичсэн ном их ховор байд юм билээ. Тэгээ материал их ховор байдаг тий. Тийм учраас тэр золны хөгжлийг би өөрөө мэдэх учраас одоо ингээд яг энэ жижиг дунд үйлдвэрлэлийн талаар, эдийн засгийн талаар ингээд докторийн зэрэг магистрийн зэрэг хамгаалах байгаа энэ оюутан сурагчдад маш чухал ач холбогдолтой материал байгаа. Энэ бидний үед нэг жижиг дунд үйлдвэрлэлийн салбар маш хүнд хэцүү замыг туулж хөгжиж байна л да. Бидний өөр хөөхтэй бидний энэ дараагийн залуучууд маань илүү одоо гоё одоо илүү одоо төр засгийн бодлогын дэмжлэгтэй дээрээс нь өөрөө ч гэсэн гараад жижиг дунд үйлдвэрлэл болоход одоо бас мэдлэгтэй тий чадвартай тийм болоод гарахад энэ залуучууд аюу хэрэгтэй. Хоёрдугаарт энэ залуучуудын үед бол жижиг дунд үйлдвэрлэлийн салбар илүү сайхан хөгжсөн байх болтгоо гэж би өөрөө хувьдаа хүсэж байгаа. Тэгэхээр үнэхээр Монгол Улсын их сургуулийн номын санг зориод баялаг бүтээчдийн холбооноос ийм хэрэгтэй жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой ном сурах бичгийг бэлгэлж байгаад бид маш их баяртай байна. Тэгэхээр альва одоо сургуулийн номын сан гэдэг бол тэр сургуулийн нүүр царай байдаг. Тэгээ бидний оюутнуудын болон эрдэмтдийн судлаачдын одоо цаашдын судалгааны ажилд бол нэлээд хэрэг болох үз материал болов гэж бодож байна. Тэгээд чи ер нь бол сүүлийн үеийн сэдв өөр их одоо бас топ сэдв болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр манай судлаачид оюутнууд одоо жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой Монголд ямар асуудлууд үүсэж байгаа юм, урд нь одоо ямар асуудлууд байсан, цаашид яаж шийдэгдэж байгаа талаар бас мэдээлэл авах материалтай болсонд маш их баяртай байна.